Сайн бацгаана уу? Бид бүгдээрээ л үзэгсэлэнтэй гүнж царайлаг ханхух хоёр урд нь гарч ирсэн саад бэрхшээлүүдийг хэрхэн даван туулж эцэст нь аз жаргалтай төгсдөг үлгэрийг маш олон удаа үзсэн билээ. Гэхдээ эдгээр түүхүүдэд гадаад төрх маш чухал байдаг. Харин бидний энэ удаагийн кинонд бүх зүйлс бидний бодсноос тэс ондоо байна. Арал дээр байрлах ич эдийн хаан тулсан амар амгаланг Мерлийн тэргүүтээ 7 зоригт бааtruуд хамгаалan амьдардаг. Гэнэт нэг өдөр аимшигт луугийн дайралт болоход манай Долоон баатар түүнийг дарж гүнжийг авардаг. Гэтэл нөгөө гүнжин царай муутай ногоон арьстай байж таарах бөгөөд манай хэдэж түүнийг шулан байна гэж бодон түүнтэй жаахан зөв бусаар харьцчихдаг. Тэдний энэ үйлдэл Фея гүнж уурсаж 7 хүлэг баатрыг 7 гөлөг баатар бол хэмээн харааж өөртөөгөө адилхан ногоон арьстай одоо морнууд болгочихдог. Энэ хараал нь тэднэрөө хүн харахад л үйлчилдэг. Шившлгийг бүрэн арилгаж чадах ганц зүйл энэ хорвоогийн хамгийн хөөрхөн бүсгүй үнсэлт. Хатан хаан Регина шидэт талимны модны дэргэд ирсэн байна. Өглөөний нарны туяа энэ модон дээр тусах үед улаан алимнууд нь улаан өсгийтэй төвфөл болж хувирна. Шулам энэ мөчийг л хүлээж байсан бөгөөд хурдхан түүнийг авч хөлөндөө угалтал хэсэг хугацаанд залуужиж байснаа буцаад хөгшин аваа болоод хувирчихдаг. Шившлэг нь бүтлгүүцсэн хатан хаан уурлаж гутлан аван шидтэл туслахуудынх нь нэг нь оногдчих. Энэ өдрийн өрөө хааны охин Засангоо нөгөө модтой өрөөнд нууцаар орж ирж байна. Бидний мэддэг Засангоогод бол манай энэ жаахан мяралаг царай маранч нэг тийм хүн атааргаад байхаар царайтай биш. Тэр энэ өрөөнд яах гэж орж ирсэн бэ гэхлээр түүний аав энэ улсын жинхэнэ хаан алга болоод нилээн удаж байгаа юмсан ч. Засангоо итгэл найдвараа алдалгүй аавыгаа хайж байгаа бөгөөд түүнийг олохын тулд багч гисэн сэжүүр хайж ийхүү шөндөөлөөр гитэж байна. Хааны ширээний нууц хэсгээс түүний өдрийн тэмдэглэлийг олно. Тэн дээр Регина анх ордны харуулуудад баригдаж ирсэн гэж бичсэн байдаг. Эхэндээ бүгд л түүнийг шулам гэж байсан боловч хаан үүнийг нь огтоолгүй түүн дурлаж хурмаа хийсэн байна. Регина хурмынхаа дараа нэгэн шидэт тол ордонд дацарсан бөгөөд нөгөөдгийнх нь үндэс үргэж мод том болох тусам ордны үйлчлэгч нар нэг нэгээрээ болж ихэсэн байдаг. Хаан сүүлд нь авсан эхнэрийн шулан байсан байна гэдгийг ойлгоод Засангоог нууц өрөөнд оруулж 7 хүлэг баатараас тусламж гуугаарай гэж захиад өөрөө орсоргүй алга болсон байна. Аавынхаа өдрийн тэмдэглэлийг Засангоо өглөө болтол уншчихсан байна. Өглөөний нарны туяа нөгөө модны үзүр тусахад түүний мөчрөөс үлгөөтэй байгаа тод улаан өнгийн хоёр альмыг Засангоо олоод харчихдаг. Энэ үеэр Регина яг тэр өрөөнд орж ир таарна. Хүсэн хүлээсэн алимных нь оронд үлгэрийн юм шиг хөөрхөн охин түүний улаан өсгөдийг өмсчихсөн зогсож байдаг. Шулам дагвар охиноо танилгүйгээр хулгайч гэж орилоод түүнийг хорохыг завтна. Засангооч дайралтуудаас нь бултаж байгаад нөгөө жижигхэн баавгаануудын ундаг нисдэг шүүрийг олж авснаар тэндээс зогтож яддаг. Энэ үеэр цайчгүй царайчгүй 7 хүлэг баатар гэрийн зүг алхаж байна. Хаанаас хөөрхөн хүүхэн олж түүнийг өөртөө дурлуулж шившлгийг арилгахгүй гэсэн ярьцаан зогсож исэн чинь тэдний дээгүүр манай Засангоо шүүрэн өдөртөж чадахгүй яаж зогсохооч мэдэхгүй гэд орилчихсан өнгөрдөг. Шулам шидэт толноос асууж байна. Толмын энэ хаан тулсад хэн хамгийн үзэгсэлэнтэй вэ гэхэд түрүүний хүүхнийг толь харуулдаг. Цаг хугацаа шулмын эсрэг яваад эхэлнэ. Тэр улам залуужиж мөнхийн гоо үзэгсэлэнтэйгээ үлдэхийг хүссэн боловч Засангоо нөгөө модноос нь төвхлийг аваад өмсчихсэн чинь мод нь өхөж дахиж жимс гаргахаан болчихсон байдаг. Одоо нэг л арга үлдээд байгаа нь хулгайч хүүхнийг олж алдсан гутлаан эргүүлж авах. Шидэт толь түүнд царайлаг эмэгтэйг хамгийн хурдан олох арга бол энэ хүнд хандах шүү гэж нэг хүнийг санал болгодог. Энэ үеэр 7 одоо гэртээ эргээд иртэл шулмын унаж явдаг шүүр тэдний гадаа байж таардаг. Шулам манай баатруудын цайзад байна гэж тэд мэдээд яаж буулгаж авахаа ярилцчихад яран орцгоо. Тэдний гэрт хэн ирчихсэн байгааг одооноор хараад нүдэндээ житэгдэг би. Гэтэл нэгэн Засангоогийн ард гарчихсан царайг нь харж амжаагүй болохоор хайруулын тавгаар дэлсээд авдаг. Засангоо сэргэж 7 одоо түүнтэй нэг нэгээрээ мэдчихлээ. Охин өөрийгөө хөөрхөн болчихсон гэж одоо хүртэл мэдээгүй байсан бөгөөд толон таарсныхаа дараагаар энэ гутланд бүх хүчээр байгаа юм байна гэдгийг ойлгодог. Нөгөө хэдэн нэрийг нь асуухад гүнж нэрээ нууцлахаар шийдэж улаан өсгийд гэж өөрийгөө танилцуулна. Энэ бол Мерлин, тулаанч Артур, үл үзэгдэгч нөмрөгтэй Джек, тогооч тулаанч Ханс, тэгээд 3 зохион бүтээгч Пино, Ноки, Кио. Засангоо тэднийг аимшиггүй 7 баатартай ижилхэн нэртэй юмаа гэхэд Мерлин энэ бол зүгээр л тохиолдол. Би чонд хайж байгаа зүйлийг чинь олоход туслаж чадна шүү гэж хэлээд цаагаараа мэдээж түүний хайрыг татаж шившлэгээ арилгуулах бодолтой байгаа. За тэгээд энэ улсын хаанагтай нэгэн ханхүү төрсөн өдрөө тэмдэглэх гээд сууж байна. Үдэшлэг болох өдөр ойртсоор байтал түүний өрсөн бүх гүнж нар завгүй гэж хариулсан юмсан ч. Ханхүүгийн сэтгэлээр унчихсан байгаа яг энэ үед хөгшин шулам түн дээр ирээд нөгөө хөөрхөн охины зургийг харуулдаг. Тэгээд
Хэрвээ чи түүнийг олж чадвал эхнэрээ болгож ав. Харин би өөрийнхөө зүйлийг эргүүлж авна гэж хэлснээр тэд тохиролцоонд хүрдэг. Чуламж явж ханхүү цэргүүдийн дагуулад ирээдүйн эхнэрээ олохоор хөдөлдөг. Орой болох жижигхэн ногоон эрчүүд цасангоо таалагдахын тулд нэг нэгээрээ тэдний хаалгыг тогшино. Мэрилинч зүгээр байхгүй нөгөө хөөрхөн бүсгүйг шидийн аргаар дурлуулж болох болов уу гэж бодон энэ талаар ном сонин хайж байдаг. Цасангоо харанхууд аавтайгаа адилхан хүн зогсож байгааг цонхоор олж хардаг. Тэгээд түүний араас гарч харанхуй ойнгонд очино. Нөгөө хар сүдрийнхээ өөдөөс явсаар тулж очтол аав нь биш харин аврах том модон туулаа угтаж авдаг. Мэрилин тэдний араас яг хэрэгтэй цагтан гарч ирэн цасангоог аварна. Нөгөө хоёр чинь хөдөлчихсөн туулаанаас зугтаж байна. Цасангоо Мэрилинээс харцаа салгах тэр мөчид түүний хуучин төрх болон чадвар нь эргэж ирдэг. Артуртай ч гэсэн ийм зүйл тохиолдох бөгөөд аврах туулагч чанга дээрээс нь товтлох тэр мөчид цасангоо түүн рүү харснаар манай баатар хүчээр алдаж жижигхэн божготой олсноор газар тунууд туулаанд дарагд. Унсан даруйдаа шархацсан дүр үзүүлж улаан шаахаатаар өнсүүлэх гэж оролдох боловч нөгөө хэд нь тэдний араас ирснээр Артурын зал баригчихдаг. Гэрлүүг харих замдаа Артур зориг гаргаж ямар ч зал хэрэглэхгүйгээр цасангоог үнсэх гэж оролддогч алгадуулчих. Оройн одооноор төлөвлөгөө гаргаж нэг нэгээрээ цасангоотой уулзахгүй бол бие биедээ саад болоод байна гэж ярилцсан. Ядаж нэгэн ч гэсэн шившлгээсээ салъя гэж хоорондоо тохиролцдог. Маргааш өдөр болоход алга усан хааныг хаах ажилдаа манай хэд хуваагдаг гар. Артур гүнжтэй цуг явж Мэрилин харин гэртээ үлдэж өчигдөр орой барьж авсан туулайгаа манхаар болдог. Артур чулуун зогсон Excalibur сэлмэнд цасангоод харуулна. Тэнд байгаа хүмүүст Артур бүлтэрч байх хооронд улаан шаахад нөгөө сэлмийг нь сугалчихсан бариад зогсож байх нь. Артур шууд шоконд орж амаа ангаа зогсож байх. Тэр оронд цасангоо жаахан ичингүүрснээс сэлмийг нь буцаагаад дөрвчихдэг. Жижигхэн залуу улаан шаахадыг дөөрөх гэж оролдогч яаж ч хичээгээд сэлмээ авч чаддаггүй. Үүний дараа тэд хааныг хайх ажилд орно. Мэрилин гэртээ үнэхээр байж сууж чадахгүй болохоор нөгөө туулаагаан унаад цасангоо Артур хоёрын араас хөдөлдөг. Улаан шаахад харсан хүн болгоноос аавынхаа тухай асуух боловч харсан хүн нэгч байдаггүй. Нөгөө ханхүүгийн хоёр хамгаалагч хотод явж байгаа цасангоог олж харна. Манай охинч тэднээс зугтаж байгаад яг баригддгийн даваан дээр өндөр өс хитон амжиж тайлан жинхэнэ царайгаан гаргаснаар аюулаас нэг юм мултарч чаддаг. Энэ үеэр Мэрилин хотод туулаатайгаан ирчихсэн цасангоог асуугаад байж байна. Артур түүнийг хараад л шууд дургуйцэж саад боллоо гэж хэлдэгч юу ч хийж чаддаг. Цасангоо харин нөгөө газараа хотын хамгаалагчтай таарчихсан нөгөөдөл нь манай охины төвлийг өглөггүй наас цааш шидлэн тохуурхан. Энэ үйл явдлыг хоёр одоо найзууд нь хардагч улаан шаахаатыг гутлаа тайлжсан болохоор танилгүй хажуугаар нь өнгөрчихдөг. Цасангоо үүний дараа өөрөө бүх зүйлийн учрыг олохоор хөдөлдөгч эмэгтэй хүн болохоор нэг нэг л унгаач чадна. Тэгээд булан шахагдсан яг баривчлуулах гэж байтал Мэрилин тэдний араас гарч ирэн манай бүсгүйг аюулаас салгадаг. Үүний дараа цасангоо гутлаа өмсөд нөгөө хоёр дээр очин туулаа дээр нь суугаад холхон зүгтаа. Артур ирээд яагаад хүмүүс чамайг хөөгöd байна гэж асуухад манай бүсгүй үннээ хэлж намайг өмссөн гутлнаас өмнө болоод хүмүүс барих гээд байгаа юмаа гэж хариулдаг. Аавыгаа ол гарахгүй болсон гүнж одоо яандаа гэж зогсож байтал Мэрилинд гинэт нэгэн мэрэгэн санаа орж ирэн тэнд байсан цэцэгт талд өөрсдийнхөө маш том зарыг байршуулдаг. Энэ үйл явдал гүнжийн сэтгэлийг ихээр хөдөлгөж манай залууг игээтэл барьж аваад үнсчихдэггүй. Тэдний бичсэн зарын самбарыг төд удалгүй нөгөө ханхүүгийн 2 туслах тэгээд эмгэн шулмын 3 туслах хамгийн түрүүнд олж хараад тэдний ордон руу явж байна. Энэ үеэр Артур, Мэрилин хоёр хинтэн цасангоо илүү хайртай вэ гэдэг дээр маргалдаа зогсож идэв. Ханс улаан шахатад хоол хийх чадвараа гайхуул Жак түүнд өөртөө байгаа хамгийн үнэтэй зүйлээ бэлгэлнэ. Цасангоо тэрний бэлгийг харчгаад би авч чадахгүй гэж байжсэн чинь гадаа нь нөгөө үдшилэг зохиодог ханхүү ирчихсэн Артур, Мэрилин хоёр ч энд байна. Үлдсэн нь бүсгүйг өгөөд бууж өгөө гэж чанга яригчаар ярин зогсон. Цасангоо шууд л гэрээсээ гарч ирэхэд тэдний цэргүүд хөл алдан газар тунцгаана. Ханхүүс нөгөө хоёрыг нь суллаж одоо хамтдаа үдшилэгт явцгаая гэтэл улаан шаахаад тэрний бүдүүлэг замд тохирсон хариуг нь зохих хэмжээгээр нь олгодог. Үүний дараа хүлэгт баатрууд тулалдаж эхэлнэ. Тэдний чадвар өмнөхөөс сулж гисэн яаж иж байгаад л амжилттай үзэлцээд байдаг. Энэ өдрийн орой Мэрилин цасангоо хоёр нөгөө хэдээсээ тусдаан ярилцаж байна. Охин түүнд чи хитрхи их гадаад төрхөнд анхаарах юм. Надад бол чи ямар ч төрхтэй байсан таалагдаж байна.
би ч гэсэн харагдаж байгаа шиг энэ төгс төгөлдөр хүн бишээ гэж хэлээд жинхэнэ төрхөө харуулахаар шийддэг. Тэгээ гутлаан тайлах гэтэл нөгөөх нь ягаад ч юм бэ тайлагдаг. Янз бүрийн аргаар үдсэн ч нэмэр болдоггүй. Ханхүүг тохиролцоонд хүрээгүй дургуутсан эмгэн шулам тэдэн дээр ирсэн байна. Ихэд уурлаж дургүй байгаагаа илэрхийлээд явхдаа тэдний ширээн дээр 3 ширхэг алим үлдээгээд гарч чадна. Нөгөө хэдэн ч тэнэг болохоор сонирхож байгаад нэг хацчихдаг. Үүний ардуур манай гномууд өөрсдийн цайзаан засварлаж байна. Pino Noki Kyo 3 шинээр нээсэн хувилах машинаа засангоод үзүүлээд аавынхын зурагтай хуудсыг маш олныг нэг дор хэвлэж өгдөг. Тэгээд нөгөө роботондоо нисдэг шүүрэн бэхлэж байгаад Мерлийн улаан шахаад 2 хотын дээгүүр нисэж зурагт хуудсан амжилттай дараж чаддаг. Буцах замдаа нислэгээсээ капирж байгаад урдах замаа харалгүй мод мөргөж газар тунана. Явган гэрлүүгэн харих замдаа манай 2 бие биедээ сэтгэлээнэн ярилцдаг. Засангоо Мерлийн хандаж хэрвээ би гутлаан тайлчих бол одоо харагдаж байгаа шиг чиний хайрыг татсан эмэгтэй байха болно хэмээн тойроо замаар хэл. Мерлийн ч яг юуны талаар яриад байгааг нь сайн ойлгохгүй байгаад сэдв нь яг өөртөө таарад байгаа учраас төсөөлөл гаднах төрх 2 зүрхэд ямар байдгийг би ойлгоно гэд хэлжигдэг. Үнэн хэрэгтээ манай 2 энэ ярианаас болоод би бинийгээ буруугаар ойлгож байгаа. Засангоо Мерлинээс шид хэрэглэгтэйг ашигладаг цаасыг нь надад өгөөч гэж гуйж аваад нөгөө цаасаа цэцэгний хэлбэрт оруулж байгаа дээр нь уруулынхаа мөрийг үлдээн. Үүний дараа манай 2 хос анхны үсэлтэд хийдэг. Мерлин ч үнэхээр их баярлаж нөгөө шивслэгээс ингэж нэг юм саллаа гэтэл манай хүн одоомор хэвээрэл байгаад байдаг. Яагаад өөрчлөгдөхгүй байгаагаа гайхаж удаан үнсэлцэх ёстой юм болов уу гэд яриад бажитал тэдний ардаас модон мангас гараад ирдэг. Манай хоёрс тэр даруйдаа зугтаж мангасаас холдлоо гэж бодоод амсгаагаа дараад бажитал яг үнэндээ бүслүүлчихсэн байна. Нөгөөдөл нь гүйцэхгүй болохоор засангоо Мерлийн 2-ын араас аврах том чулуу авч шидлэн. Бараг л өвхөлтэй нүүр тулаад ирж байгаа болохоор Мерлийн сандарч улаан шахаатыг битгий эргэж хараарай гэж гуйгаад өөрийн жинхэнэ хүчээр эргүүлэн авчирч нөгөө 3-ын 2-ыг нь дарж авдаг. Тэгээд ханхүүтэй нэгийн эсрэг нэг хийж ягаад гүүрийг нурааж ус руу унгаадаг боловч өнөөх нь Мерлиний хөлнөөс зурж ягаад тэд хамтдаа доош унацгаа. Засангооч хайртай залуугийнхаа араас ус руу өсрөн ордог. Тэр хайртай залуугийнхаа харцанд өмнөх дүрдээ хувирхаас айхгүй байгаа учраас түүний улаан шахаанууд өөрсдөө түүний хөлнөөс сугараад унчихдаг. Цасангооч бүдүүн хүчтэй болсон болохоор шидтэн залууг уснаас амархан ядах юмгүй гаргачихна. Тэдний гэрэг дээр гарч ирэхэд том туулай мөн баавган бамбруушнууд хүлээгээд байж байдаг. Тэдний нүдээр замжуулж эмгэн шулам энэ бүх хугацаанд түүний өндөр өсгийдийг хэн хулгаасан байсан бэ гэдгийг мэдээд шоконд орж өөрөө энэ бүхний учрыг олохоор явдаг. Оройн Мерлийн ухаан орчихсон гутлаан тайлчихсан байгаа засангоог хараад хэсэг шоконд орно. Засангооч түүнд үннэхэлж намайг уучлаарай. Хэрвээ би одоо байгаа шиг та нар дээр хурч ирээд надад туслаач гэж гуйсан бол хинэж аавыг минь хайж өгөхгүй байсан гэж хэлээд арагшаа хараад хэвтэн. Мерлийн ч энэ үеэр түүнээс холдож ойн харанхуйд уусан алга болдог. Ганцаардсан засангоо улаан шахаагаан эргүүлэн өмсөөд Мерлинтэй өнгөрүүлсэн сайхан дурсамжаан эргэн санан суун. Шидтэн залууч гунигтайхан алхаж байгаад гэнэт засангоог өмнө нь үннээ хэлэх гэж байсныг санаад өөрийг нь царай муутай байсан ч үнэн сэтгэлээс нь хайрлаж хүсэн хүлээсэн үнсэлтийг нь өгсөн гэдгийг ойлгодог. Тэгээд засангоо дээр эргэж ирээд улаан шахаагаан тайлцгаа гэж хэлнэ. Бүсгүй түүний үгэнд ороход яагаад ч юм бэ алим идэх үү гэж түүнд санал болгодог. Энэ ногоо нөхөр бол үнэн эрэхтэй Мерлиний дүрт хувирсан Регина байсан бөгөөд жинхэнэ Мерлийн ирснээр түүний илэв төгсгөл болдог. Баригдлаа гэдгээ ойлгосон эмгэн шулам цасангоог аваад хордон лууга порталчдаг. Шидтэн залуу туулаагаа унаад тэдний араас хөдлөн. Нөгөө 3 баавгайг харин үлдсэн хүлэг баадруудыг дуудуулахаар явуулдаг. Бүгд зэвсгэн авч бэлэн болсон ч Артур ганцаараа сэлмэн сугалж чадахгүй нөгөө хэдийгээ хүлээлгээд зогсож байдаг. Энэ хооронд Мерлийн аль хэдийн цамхаг төхөөдөрчихсэн нууц хонглоор өгсөж байна. Гэсэн ч нууцаар нэвтэрч чадалгүй эмгэн шуламд баригдчихдаг. Нөгөөх нь маш ихээр баярлаж хайртай ногоон одоог нь засангоогийн нүдэн дээр хүлж авчираад алим гаргаж ирснэ. Аль удаа наатаа ид. Үгүй бол түүнийг хороон шүү гэж сүрдүүлнэ. Манай гүнж хайртай залуугийнхаа төлөө нөгөө алимнаас нь эргэлзэх юмгүй хазаж орхидог. Энэ бүхний дараа үзэгсэлэн засангоо маань маш удаанаар алимны мод болон хувирч эхэлнэ. Тэр өглөө гэхэд бүрэн утгаараа эргэж буцалтгүйгээр мод болон хувирах бөгөөд тэрний мөчрөөс ургасан өндөр өсгийдийг нь хэн нэгэн таслаж авах юм бол тэрнийг энэ ертөнцид хэнч эргүүлж авчирч чадхааргүй болох юмсан ч. Үүнийг сонссон Мерлийн шидээн хэрэглэж арай гэж мултраад шидэд толтой үзэлцэж байтал тэрний найзууд хурц ирдэг. Нилээд юм болсны дараа нөгөө шидэд толыг манай бааtruуд хаглаж чадна. Мерлийн жимгэн шулмыг яг цасангоогийн мөчрөөс нөгөө алимнуудыг нь дасдах гэж байхад нь амжиж болиулаад ёроодгүй ангал руу өөрийгөө золиослон шулмыг устгахаар доош ундаг. Дэлбэрэлт болсны дараа шулмыг хараад арилж тэнгэр цэлэмдэг. Модон туулаа хүн болж хөрөх бөгөөд энэ бүх хугацаанд хайгаад байсан засангоогийн аав нь тэр болж таардаг.
Засангой ордноос гарч ирээд аавыгаа тэрвэн зөксөн. Мерлиныг Пино, Ноки, Кё 3 зассан цагаан дээр авчирч өгдөг. Шидтэн залуу түүний өвөр дээр хэвтээд чи бол миний харж байсан хамгийн хөөрхөн бүсгүй гэж хэлэхэд цасан цагаан хайртай залуугаан өөрийн мэдлгүй дахин нэг удаа үнсэн. Энэ бүхний дараа Мерлиний шившлиг бүрэн утгаараа арилж нөгөө сайхан залуу маань энэ хорвоод эргэн ирдэг. Тэр одоо ногоон одоо байха болсон учраас цасангоо таалагдахгүй байхгүй хэмээн жаахан санаа зовсон байдалтай суув. Жак энэ түрээд энэ удаагийн кино тайлбар дуусч байна. Бичлэг таалагдсан бол лайктаар subscribe хийгээрэй. Дараа уулзлаа. Түр баяртай.